Хэрвээ та түрээсийн аав ээж эсвэл магадгүй найз залуу сүтгсгүй бүр хүүхэд хүртэл түрээсэлж болох бол яах вэ? Тийм ээ. Өнөөдрийн түрээсийн гэр бүл кино маань яг үүний талаар гарах бөгөөд киноны маань гол дүр Филипп явцгүйж жүжигчний карьераа сольж түрээсийн гэр бүл зуучлалын газар ажиллан сайн мөнгө олж эхэлсэн ч түүний хувьд мөнгнөөс илүү чухал зүйл нь юу байх бол одоо бүгдээрээ сонирхцгоё. Кино маань олонний хөл бужигнсан Токио хотод өрнөх бөгөөд киноны маань гол дүр Филипп метронд суух гэсэн ч амжсангүй. Дараагийн метронд суун явсаар нэг туслах дүрийн сонгон шалгаруулалтанд арай гэж амжиж ирлээ. Мань хүн нас нь нэлээд явсан ч амжилт болж чадаагүй байгаа жүжигчин бөгөөд жижиг сажиг халтуурны ажлуудын өдөр хоногийг өнгөрөх ба заримдаа бүр юу ч хийхгүй модны дүрд орон суугч үе бий. Мань хүн энэ шалгаруулалтынхаа дараа нэг газар жоохон юм уучаад түрээсийн нэг өрөө байранда орон үргэлжлүүлэн ганц хоёр пив уунгаа бусад хүмүүсийн амьдралыг харах ба хүн болгон л өөр өөрсдийн ертөнцид амьдарч байгааг хараад Филипп жаахан ганцаарсан мэдрэмж аван ер нь л энэ олон жил өөдтөйхэн амьдарч чадаагүйгээ эргцүүлэн бодсоорсон. Маргааш нь Филиппийн харьяалагддаг энтертайнментаас залгаад чамд цагийн ажил гарсан шүү. Ийшээ яваад оч. Гэхээр нь гяс өгсөн аяг руу яваа очтол нэг хүний оршуулга болж байх ба. Ядж хахад манай хүн хоцроод ирсэн болохоор хүн болгоны анхаарлыг татаад уур амьсгал тиймхэн болоо явчнаа. Талигаач ар гэрийнхэн бүгд л гунгалж явах үеэр талигаач амьд байхыг хараад Филиппийн зүрх нь амар нь гарах шахлаа. Гэсэн ч талигаачийн ойр дотныхан тоосон чинжгүй үргэлжлүүлэн уйлж гашуудсаар байгаа нь Филиппт маш хачин санагдана. Тэгсэн яасан гэж энэ авсан твтэж буй хүн маань оршуулга хийвэл ямар хуу байх вэ гэдгийг мэдрэхийг хүссэн болохоор ийм хуурамч оршуулга зохион байгуулсан гинэ. Гүнэрэд тэгэл амьд явсныхаа 9 шидэлжим үзэх юм да. Филипп ийм зүйл анх удаа харсан болохоор бүр гайхацсан. Нөгөө хиймэл авсанд нь орж хөвтөөд нэр ингэж хөвтөх ямар шуухан байдгийн бол гэд мэдрээ үжитэл нэг Япон залуу ирснээр ярилцъя л гэж байна. Энэ залууг Шинжиг их бөгөөд өнөөдрийн хуурамч оршуулгыг зохион байгуулсан компани эзэн юм гинэ. Чи өнөөдөр оршуулганд хоцорж ирсэн болохоор цагийн ажлын чинь тал хөлсийг л өгнө шүү. Гэхвэ Филипп бүр гайхацсан. Танах яг юу идэг компани юм бэ? Гэтэл нэрийн утсаа өгөөд манай офис дээр хүрээд ирээрэй. Чамд өөр цагийн ажлууд ч их гарч магад гэж хэлэл яваад өгч байна. За тэгээд манай хүнд угаасаа ажиллаж олдогтой олдохгүй хэцүү байгаа болохоор маргааш нь шууд л Шинжигийн офис дээр яваад очиход эдний офис хөөрхөн жижигхэн боловч маш их үйлчлүүлэгчтэй бололтой. Байсгийгэл утсан дуурайд ах юм. Шинжигээс гадна оршуулган дээр байсан Айко Котагийн хоёр ажилтнтай бөгөөд Филиппт компани яг ямархуу үйл ажиллагаа явуулдгийг тодорхой тайлбарлаж өгнө. Эдний компани үйлчлүүлэгчийнхаа өсөлтөөр аав ээж, үр хүүхэд, эхнэр нөхөр, найз нөхөд гээл 9 жорын дүр тоглон үйлчлүүлэгчийнхаа өсөлтөөр жүжиглж өгснөөхөө хариуд үйлчилгээний төлбөр авдаг нэлээд амжилттай бизнес юм байна. Ганцаардсан эсвэл ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байгаа хүмүүс манайхаас үйлчилгээ авдیں۔ Биднэрт хаяада гадаад хүний хэрэгцээ гардаг болохоор чамайг ажилуулах хүсэлтэй байна. Гэхэд Филипп бүр гайхацсан. Би ч жүжигчин штэ. Ийм зүйл хийж чадахгүй баха. Гэд ийдгээр илээд гарах гэтэл Шинжи Филиппийн хамгийн сүүлд амжилттай тогсон дүрийг нь сануулах ба бүр 7 жилийн өмнө говьмгийн реклам тогсноос хойш олигтой кино рекламны санал нэг ч орж ирээгүй үдийг хүрчээ. Ажил олдохгүй байхад голоод яах вэ гэж бодсон Филипп ч дуртай дургүй эднийхтэй хамтран ажиллахаар болдог. За ингээд Филиппийн анхны үйлчлүүлэгч ирэх ба мань хүнийг өөрийнхөө сүйт залуун дүр тоглуулан аав ээжтэйгээ танилцуулж хурмаа хийлгэх хүсэлтэй байгаа гинэ. Бүсгүн гэрийнхээ охиноо гадаад хүнтэй гэрлээд удахгүй Канада руу нүүх гэж байгаа гэж бодож байгаа болохоор туслаад өгөөч л гэж гуйж байна. Филиппийн хувьд энэ бүх зүйлс яагаад ч толгоонд нь буухгүй байсан болохоор бүсгүйгээс гэрийнхэндээ ингэж худлаа хэлээд зүгээр үү гэж давтан асуухад бүсгүй зүгээрээ асуудалгүй гэж хэлдэг. Ажил тарсны дараа Айко Филипп тандан Азийн орнуудад өөрийнхөө аз жаргалаас илүү гэр бүл бахархлаа урдаа тавих хүмүүс их байдаг тухайн айлан энэ бол зүгээр л ажил штэ. Санаа зовлтгүй гэж өрн дорны соёлын ялгааг тайлбарлаж өгдөг. За ингээд хурмын өдөр болж манай бүсгүй Япон үндэсний кимоногоор гоёцсон зочид гिचд ирсэн байж итэл Филипп алга болчлоо. Манай сандралдан өнөөгч нь хайчваа. Гэд хайж 0 сууж ахыг нь олно. Би чадахгүй нэ. Би ингэж хүмүүсийг хуурч чадахгүй нь. Гэд сандарсан сууж байхыг нь хараад Айко урлан тэр хүний төлбөрийг авсан штэ. Чи хийх ёстой ажлаа л хийх гэж байна. Алуугаар гэж загинсаар угаад гаргалаа. Ингээд тэр хоёрын хурим үндэсний хэм маягтай болж өндөрлөхгүй бүсгүй ар гэрийнхэн Филиппийг гэр бүлд нь тавтай морил. Гээл их л уриалгахан хүлээн авч байгаа нь Филипп түнхээр гэмшилтэй санагдаж байсан ч ажил юм хойно яалтаж үлээд. За ингээд ажиллагаа амжилттай болж зочид явсны дараа бүсгүн жинхэнэ сүү тавьсан үн нэртэл эмхтэн хүн байж тарах бөгөөд манай үйлчлүүлэгч маань лесби бүсгүй ажилдээ. Дааж ар гэрийнхэн зөвшөөрөхгүй болохоор аргагүй эрхэнд хурим хийж аваад хайртай бүсгүйтэйгээ гэрийнхнээсээ хол намгүм амьдрах гэж байгаа нь энэ байж. Манай хүн одоо л энэ ажлынхаа утга учирыг зах зугаас нь ойлгож эхлэх бололтой. Маргааш нь Филипп офис дээр очин өчигдрийн явдалд уучлалт гуйх ба дараагийн захиалга нь айл хэдийн ороод иржээ.
Гэхдээ энэ удаагийн ажил ганцхан удаа уулзаад өнгөрөхгүй хэд хэдэн удаа жүжиглэх шаардлагатай том ажил байдаг. Ганц бие ээж охиноо нэр хүндтэй хувийн сургуульд оруулахын тулд заавал охины аав хэрэгтэй байсан болохоор манай хүнийг түрээслэхээр болж л дээ. Гэхдээ охин Филиппийг өөрийнхөө жинхэнэ аав гэж бодтол жүжиглэх шаардлагатай болохоор сайн хичээх хэрэгтэй шүү гэж сануулах ба Филипп өөрөө аавгүй өссөн болохоор жоох охинд худлаа ярина гэдэгтээ эргэлзэж байсан ч ажил бол ажил гээл хийхээр болно. Тэр өөрөө Филипп Айкотой хамт рамен эдэнгээ Японы завгүй амьдрал ганцаардсан хүмүүсийн талаар ярилцсан сүүлийн үед гэр бүл түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маш их болж байгааг олж мэдээд Японы нийгэмд хүний ганцаардал гэдэг ямар том асуудал болоод байгааг ойлгоно. Харин энэ үед компани захирал Шинжи гэртээ харин эхнэрийнхээ бэлдэж өгсөн халуун хоолыг идээд сууж байдаг. За ингээд маргааш нь Филипп үйлчлүүлэгчтэйгээ уулзах бүсгүйг Хитоми харин охиныг нь Мия гэдэг юм байна. Охинд маань энийг өгөөр гээд нэг бэлэг өгч гинөө. Ингээд Хитомиг дагаад охинтой танилцсан бэлгээ өгтөл Мия бэлгийг өөрлөв шидчээд гүүгээд явцдаг байгаа. Хизээч харж байгаагүй хүн аав нэгэд гараад ирэхээр аргачгүй юм даа өөрхий. Миягийн жинхэнэ аав нь ч бас цагаан арстан байсан бололтой. Ирли зүрийн хүүхэд байсан учраас Филиппийг өөрийнхөө жинхэнэ аав гэж бодчих шиг боллоо. Гомдлоод л байна. Та дахиж намайг хайж явахгүй гэвэл таныг уучлая. Гээд хөрхий тэр дөрөө уурн гарахад манай хүн ч аргагүй ирэхэнд амлалт өгнө. Гэтэл энэ үед Шинжи залгаад дараагийн захиалагч нь хүлээж байгаа шүү гэд хаягийг явуулдаг. Энэ удаа тэрээр нэлээд настай хуучны жүжигчэнтэй уулзахаар болох ба охин нь аавыгаа бусдад мартагдаагүй шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд манай хүнийг сэтгүүлчийн дүр тоглуулж ааваас нь ярилцлага авахыг хүсжээ. Ингээ яваортол настай ирмаа нэг л тогтворгүй зан аршинтай байх ба хөрхий нэлээд насны яваад зөнж эхэлж байгаа юм гинэ. Мань хоёр тэдний цэцэрлэг цунгаа залуу насныхан тухай ярилцсан тоглож байсан кинонуудын дуртахад өвөгийн нүдэн сэргэж залуу насндаа тоглосон бүх киногоо дуржигэнтэл ярьж гинөө. Удалгүй Миягийн эцэг эхийн өдөрлөг болоход Филипп маань яваад очсон. Мияг гар дурах материалаар чимэглэл урлаж байгааг нь хараа суужила. Гэхдээ Миягийн сайн найз нь аав ээжгүй болохоор эр хүн байсангүй. Мия Филиппээс та өнөөдөртөө манай найзын ч бас аав болоод өгөөч тийх үү гэж гуйхад асуудалгүй зөвшөөрнө. Найзд нь тусалсанд баярлалаа гэд Мия өнөөдөр хийсэн чимэглэлээ Филиппт бэлэг болгон өгөхөд манай хүн тэрийг нь цонхныхоо хажууд тавиад нилээн баярлцсан сууж гинөө. Энэ олон жилийн ганцаардлыг тэр бяцхан охин бүрмөсөн алга болгочих шиг л санагдаж эхэлж байлаа. Настай эр бяцхан охиноос гадна жижиг сажиг амархан захиалгууд жих байна. Караоке дорн үйлчлүүлэгчээ тултлан дэмжин ганцаардсан хүмүүстэй хамт видео тоглоом тоглоно гэх зэргээр 9 жорын захиалгууд орж ирсээр л байлаа. Миятай уулзах дараагийн уулзалтаараа мань хоёр урлагийн галерей орон хөөхөн цагийг өнгөрөөх ба Мия Филиппт дасч эхэлж байгаа нь илт мэдэгдэнэ. Хөөхий өөрийнх нь аав гэж бодоод итгэж байгаа бяцхан охиныг хурж байгаадаа Филипп үе өөрийгөө зөвхөгч ажил юмдаа гэж бодон өөрийгөө багжуулахоо тайлбарлуулдаг. Энэ үед дуудлага ирэх ба киноны эхлэлд манай хүн нэг сонгон шалгаруулалтанд ороод байсан да. Тэрэндээ тэнцчихжээ. Киноных нь зураг авалт удахгүй Солонгост эхлэх гэж байгааг дуулгаад өнөө маргаашгүй Солонгос руу ирж гэрээгээ байгуулах гэж авж байна. Манай хүний өчнөө олон жил зорж мөрөөдсөн зүйл нь биелсэн ч ягаад ч юм тэгж их баярлсангүй. Мия автагаа баахан гадуур яваад ядарсан бололтой мөрийг нь дэрлээд унтаад өгөх мөчөд Филиппийн дотор эргэлзээ үсч эхэлдэг. Би ер нь л юу игээд байна да. Ядж хахад удахгүй Солонгос явах хэрэгтэй байдаг. Яйдаа байз. Гээд дотроо өчнөөн л бодож байна. Маргааш нь настай ирэнд ирсэн ярилцаа сууж итэл настай ир охинтойгоо нилээн муудалцаад бөөн хэрүүл болоод явчихна. Тэгснэ настай ир Филиппийг дагуулan ойролцоо байх ресторанд орон өөрийнхөө нутгийн хоолыг өөрийн гараар бэлдэж өгөх үед Филиппийн сэтгэл хөдлөө явчихна. Хөөрхий настай ир цагтаа бүжигнүүлж явсан жүжигчин байсан ч одоо нас дээр гарч хинч тоохоо үлжээ. Охин нь аавдаа хайртайч цаг завгүйгээс болоод нэг их анхаарал халамж тавьдгүй тухай Филиппт гомдлон хэлж байгаа нь өрөвдөлтөй. Настай ир 0 орох гэж босохдоо зөнөг өвчин гэнт хөдлөөд ресторанаас гараад яг машин зам руу ордгийн даваан дээр Филипп түнийг зогсоон аюулгүй гэрт нь хүргэж өгнө. Охин нь харин аавыг нь гадуур гаргаж цаг гаргасан талархлаа илэрхийлсэн ч дахиж ингэхгүй байхыг хүсэх ба аав нь зөнөг өвчнөд тул ийш тийшээ хамаагүй явчих гээд байдیں۔ Гэрээс битгий гаргаарай л гэж авч байна. Хэцүү ч юм да. Мия охин хуурамч авигаа дагуулад муурны фестивалд оролцсон мань хоёр нүүр амаабуудад яг л жинхэнэ аав охин хоёр шиг хөөрхөн өдрийг өнгөрөөж байна. Мия аваасаа зөндөө зүйл асан амийг нь суглах шахагч манай хүн үнэ хэлсэнгүй. Охиныг үнэмшилтэн л худлаа ярьж өгч байна. Ганц үнэ хэлсэн зүйл нь гэвэл аавгүйсэн тухайгаа л хэлэх бөгөөд үнийг сонсон Мия та утасны дугаараа өгчих. Гунигэлсэн үед чинь залгаж бай гэж яана хөрх юм. Миягийн гинэн цагаахан сэтгэл Филиппийн сэтгэлийг улмал хөдөлгөж юуны төлөө амьдраад байгаагаа дахин бодоход хүргэнэ. Манай хоёр энэ өдрийг сайхан хөгжилдөж өнгөрөөгөөд орой гэртээ ирээд Миягийн өдөр өгсөн дугтуг нэгэ үзтэл аавдаа зориулаад хөөрхөн зураг зурцсан байхан тэрэ.
Маш олон жил хүнээс ч бэлэг аваагүй Филиппийн сэтгэл ихэр хөдлөн нөгөө кино студи рүүгээ залгаад кино тоглох боломжгүйгээ хэлэн олон жил хүсэн хүлээсэн ажлаасаа татгалзаж орхидог. Мия байсгийгээл Филипп рүү залгах үед манай хүн эд ажилтай байсан ч Миягийн дуудлагыг заавал аван хэдэн хоромч болтугай ярилцдаг болжээ. Үүнийг анзаарсан Миягийн ээж хуурамч явдаа хитэг тасаад байгааг нь анзааран санаа нь зовж байгаа л харагдана. Филипптэй уулзсан охиныхоо шин сургуулийн эцэгхийн ярилцлаганд бэлдэн сууж байх үеэр Филипп энэ сургуульд Миягийн хувь хүний онцлог, зан чанар, авьяасыг нь түлхүү хараасай гэд хэлсэн биш Хитоми урлан би таныг надад охиноо яаж хүмүүжүүлэхийг маань заах гэж хөлслөөгүй штэ. Бас Миятай байн уцаар яриха болоо. Та жинхэнэ аав нь биш шүү дээ гэж хатуу сануулхад тийм ээ таны зөв. Гиснээс өөр юм хэлж чадсангүй. Угаасаа эцсийн эцэст үйлчлүүлэгч бол үйлчлүүлэгч шүү дээ. Дүрсэлгдэн Филипп настай хоёр ойрхон байх сүмд орон залбирал үлдэх ба. Олон жил сүм ураагүй Филиппийн хувьд сэтгэл санаа чөнгөрөөд сайхан болоод явчихна. Настай энэ үеэр Филиппээс нэгэн гуйлдах ба төрсөн нутагтаа нэг зүйл үлдээсэн учраас нутаг руу нь хамт яваад өгөөч гэж гуйж байна. Тэгснэ охинд маань битгий хэлээрэй. Намайг зөндөө загнана. Гэд хөрхий настай хүн хөгшөрхөөрөө жоохон өгчгөл болчих юм дөө. Энэ үед Айко нэг залуугийн найз өхнөөс уучлалтгүйн алгадуулж байгаа харагдах ба бас л ажиллаа хийж яваан л энэ. Алгадуулсан болохоор бас нэмэлт төлбөр авдیں۔ Гинэ. Шинжи Филипптэй уулзсан Миягийн ээжээс гомдол ирснийг хэлээд одоо охинтой нэг л уулзаа дахиж уулзахгүй шүү. Битгий сэтгэл хөдлөлөөр ханд. Чамд л хэцүү гэж анхааруулад гаргах ба Филипп тэр дөрөв настай энд очиход хөөрхийн настай удахгүй нутаг явна гэд баярлцсан хамаг хувцс хунраа газрын зураг энтрээ бэлтцэн сууж байсан ч Филипп өвөд хандан хамтаа нутаг руу ч явж чадахгүй нэ. Таны охин ч зөвшөөрөхгүй гэд хэлж өргөтөл настай хөөрхий дуугаа уран. Чи одоо яв гэхээс өөр юу ч хэлсэнгүү. Зөндөө олон хоног нутаг руугаа явна гэд баярлцсан байсан болохоор их л гомдсон бололтойдог. Маргааш Миягийн эсэлтийн шалгалт эхлэх ба Филипп Хитоми хоёр эцэгхийн ярилцлаганд орох үеэр Филипп бэлдсэн хариултуудынхаа дагуу хариулсангүй. Бүх сэтгэл хөдлөө гарган Мияг ямар гайхалтай охин болохыг нь тайлбарлах ба бүр зурсан зургийг хүртэл сургуулийн ажилтнуудад үзүүлээл авч байна. Ингээд шалгалтын дараа Филипп Мияд хандан аав нь Америк руугаа буцах хэрэгтэй боллоо. Нилээ хэдэн жил эргэж ирэхгүй байх гэж хэлтэл Мия хэдий аавыгаа явуулахыг хүсэхгүй байсан ч та над дээр хизээч хамаагүй эргэж ирээрэй гэж захиад тэрхэд салнаа. Тэр оройн Филипп Айкотой хамт хундаг юм унга сэтгэлийн онгойлгон ярилцах бөгөөд Айкогийн хацар өнөөдөр алгадуулснаас болоод хөгжсөн байхыг хараад Филипп ихээр гайхан асуудал мөтгээд ажлын шаардлага л гэж авч байна. Байнга ажил гэд байлгүй хаяадаа сэтгэлээ удалмаар байвал хэлж байгаарай гэж захихад бүсгүүнүүд нь ч нулимс цээлгнээл явчих шиг болдог. Угаасаа тэгээд Япончууд ч ажил хэрэгээс бусдаар бол нэгэнтэйгээ нэг их ингэж илэн далангуй ярилцдаг болохоор тэр байх л да. За ингээд гэртээ хараад Миягийн өгсөн зургуудыг цонхноосоо салгачаад балкон дээрээ гарч агаар амьсгалангаа хуршүүдэ ажиглаж байхдаа байн ганцаарх навэдэг өвөг хараад нөгөө настайр санаанд нь ороод явчихна. Ингээд маргааш өглөө болоход Филипп нууцаар настайрын гэрлөө ороод хоёулаа нутг руу ч явъя гэд аваад гарна. Мань хоёр такси, метро, автобус, усан онгоц гээл 9 жорын юмар дамжин явсаар настайрын нутг руу дөхөн ирж байгаа харагдана. Энэ үед тэгсэн Мия найзтайгаа өрөөндөө тоглож байгаад аавынхаа тоглосон олон ангид киног хараад бүр гайхаад явчихнаа. Филипп өөрийгөө Америкт IT-ийн компанид ажилладаг гэд худлаа хэлсэн байсан нь ингээд баригчлаа. Мия Филипп рүү залгсан боловч цаадах чинь настайрын хамтаар бүр хаавсан хөдөө сүлжээгүй газар явж байгаа болохоор холбогдож чадсангүй. Энэ үед Хитоми охин нь нөгөө сургуультай амжилттай элсэн орсон тухай баяртай мэдээг сонсоод охиндоо хэлсэн ч Мия огтхонч баярлсангүй. Харин Филиппийн тоглосон шоуг харуулад тэр ах үнэхээр миний аав муу юм уу гэж асуухад аргагүй байдалд орсон Хитоми охиндоо бүхнээ хэлнэ. Энэ үед Филипп настайрын хамтаар нилээн явсаар уулын мухарт байх настайрын хүүхэд насаа өнгөрүүлсэн байшин дээрх ба олон жил хөнгөө байсан болохоор хуучирт мууджээ. Гэсэн ч настайрын маш сайхан дурсамжууд энд өнгөрсөн болохоор нүдэнд гэрэлтэн тунчиг баяртай байна уу. Настайр бүрмөсөн зүнж бүх зүйлээ мартахаас өмнө төрсөн гэрт нь авчирч тусалсан Филиппт үнэхээр баярлснаа илэрхийлэх ба мань хоёр эндээ онцоод өглөө нь бостол настайр мөр байдгүй. Өвчнө хөдлөөд алга болсон байх үедээ гэж санаан зовсон Филипп гялс босоод гартал ойролцоох модны доор нэг юм ухаад сууж байна. Миний мартсан гэд байсан зүйл энд байгаа гэж хэлээд нилээн ухчаагаад нэг лааз гаргаж ирэхэд дотор нь настайрын залуудаа хэрглэж исэн эд зүйлс нь байна. Гэхдээ хамгийн чухал нь түүний анхны харийн зураг байсан бөгөөд настайр Токио руу нүүсний дараа харьтай бүсгүүн хүн дээр өвдөж нас барсан гинэ хөрхий. Настайр анхны хараад урсан сэтгэлийн онгоотол уйлчгаад мань хоёр харихаар уулнаас бууж итэл утасныхан сүлжээ нь ороод шинжигээс баахан мессеж ирчээ. Тэгэхэр нь шинж рүү залгатал чи чинь настайрыг хулгайлчаа юу? Охин нь манах руу залгаад бөөн гомдол мэдүүлээд энүүгээр нэгэн болоод байна. Чи хурдан наад өвгөнөө авчир
гэж орилж гарах үед Филиппийн уур хурч та нарын хуурч тоглоод байгаа хүмүүст би чин сэтгэлээсээ хандж байна. Тэглээгээд юу буруу байгаа гэд нилээн ширүүхэн маргаж идэл настай эр маань газар унаад өгнө. Ингээд тэр дөрөө түргэн дуудаад эмнэлгийн коридорт сууж идэл цагдаа нар гаднаас орж ирснээр настай эрийг хулгайсан гэдэг шалтгаанаар Филиппийг баривчлаад аваад явна. Настай эр удалгүй биеийн сайжирч эмнэлгээс гарan охиноосоо гомдлоо татаад авчаачаа гэж гуйсан ч охин нь зөвшөөрсөнгүй. Айко Филиппийг цагдаагаас сулуулах янз бүрийн арга чарга хайхгүй мө гэж Шинжигээс гуйсан ч Шинжи бизнестэй л санаа зовхоос биш. Филиппийн талаар огтхонч санаа зовхгүй байгааг хараад Айкогийн дургуун нүрэл явчихна. Тэгээд тэр өрөөнөө бас нэг залуугийн нууц амргийн дүрээр эхнэрээс нь уучлал гуйж байхдаа гэнэт дургуунд хүрч эхнэрт нь бүх үннийг хэлж орхих ба Шинжи рүү залгаад ажилласаа гарлаа гэдгээ хэлдэг. За тэгээд маргааш нь Настайрын гэрт очиж өхнийг нь яаж иж аргадж байгаад Филиппийн эсрэг мэдүүлсэн гомдлыг буцаалгахаар боллоо ашгүй. Хамаг ажилтнуудаа алдсан Шинжи гэртээ ирэх үед энэний эхнэр хүүхэд ч гэсэн жинхэнэ гэр бүл нь биш. Бас л түрээсийн хүмүүс байсныг бид олж мэднэ. Филипп маань шоронгоос судлагдсны дараа Айкотой уулзсан баярснаа илэрхийлэх бөгөөд яагаад Настайрыг дагуулж хөдөө явсан бэ гэж Айког асуухад хэрвээ тэгхгүй бол дараа нь харамсах байсан гэж хэлэх ба. Мань Филипп залуудаа аавынхаа оршуулган дээр очиогүйдээ их харамсдаг алдаагаа давтахыг хүсээгүй маа гэж хэлдэг. Гэтэл удалгүй Филиппт Настайр нас барсан тухай гунигтай мэдээд уулгах ба Филипп Настайрын оршуулганд оролцсон залуугийнхан зургийг талигач түлдэн сүүлчийн замд нь үдэж өгөх ба Настайр сүүлийн хүслээ биелүүлчихэд сэтгэл амар нойрсож буй бололтой. Оршуулганд Шинжи Айко энэ хич бас ирсэн байх бөгөөд Шинжи Филиппээс уучлалтгүй одоо дахиж хүний сэтгэл санаагаар тоглосон ийм компани ажиллуулахгүй гэдгээ хэлдэг. Энэ үйл явдлаас хэсэг хугацааны дараа хавар болж шинэ хичээлийн жилийн эхний өдөр Мия охин маань сургууль руу галах житэл хуурамч аав зогсож гинөө. Охин ч юу гэж нөрөхөв тоохгүй нилээл алхлаа. Филипп Мияд хандан энэ удаад ээжээс чинь мөнгө аваад ирээгүй. Аавч нь болж чамайг хуурсандаа өөрийн биеэр уучлалт гуйх гэсэн гэж сэтгэлээсээ хэлэх ба Миягийн аавын дүр тоглоход маш сайхан байснаа хэлэхэд Мия хөрхий тэр дороо луурн гарч энэ удаад ямар ч худал хуурмаг зүйлгүйгээр хуурамч аав охин хоёр маань дахин танилцж эхэлж байгаагаар кино маань төгснөө.